Өнөө худлаа юу гэдэг шинэ болонтой болохоор шийдлээ. За энэхүү болонгаараа юу ярих вэ гэхлээр хүмүүсийн дунд нилээх төгчгсөн байдаг түгээмэл хэвшмэл ойлголтууд байдаг шүү дээ. Тэдгээрүүд нь үний юм уу худлаа юм уу гэдгийг чатгаараа жижигэн судалгаа хийгээд тэгээ багталж байгаа төрөхөр болсон. За өнөөдрийн миний сонгож авсан сэдв болохоор өндөр буюу нөгөө нэг метр 60 метр 70 ярьдэн шүү дээ. Хүний өндөртэй холбоотой нийтийн дунд төгсөн түгээмэл хэвшмэл ойлголтууд өнөө худлаа гэдэг ярив. За хамгийн анхных нь хүн болгоны сонсдог болохоор өндөр ээж автай юм чинь өндөр айх нь аргагүй гэдэг яриа байдаг. За яг би хувийнхаа зүгээс ярих юм бол манай аав ер нь бол дундаж өндөртэй, ээж олонгоо дунджаас өндөр өндөртэй байхгүй юу. Тэгээд тэр хоёрын голоос л уул нь өндөр хөвгт гарах хэвээр боловч би бол нилийн намгандаа орно. Тэгэхээр яг миний зүгээс л хотлоо болж байгаа. За тэгсэн чинь энэ дээр яг хүмүүс судалгаа хийгээд юу болсон бэ гэсэн чинь за 2022 онд олон улсын судлаачид нийлж агаад судалгаа хийсэн байгаа. Тэгээ судалгаа хийхдээ мэдээж олон улсын хүмүүс нийлж байгаа учраас зөндөө олон улсын датаг цуглуулж агаад 20 жилийн турш тэгээ бүр 5.5 сая хүний ДНК-г цуглуулж байгаа судалгаа хийсэн байгаа байхгүй юу? За тэгээ тухайн судалгаа хийсэн чинь юу гэж гарсан бэ гэхлээр ДНК буюу ген бидний өндрийн 80%-ийг хариуцж байдаг. Үлдсэн 20% нь олонгууд гадны хүчин зүйлсээс шалтгаалдаг гэсэн үг. Тэгээ зүгээр жишээ авах юм бол яг адилхан орчинд амьдарсан хоёр хүүхдийн хувьд олонгууд ген илүү хамгийн чухал түүний тодорхойлох өндрийг нь тодорхойлох хүчин зүйл болно. Эсвэргээрээ адилхан гентэй хэрнээ нэг нь хоёр ихэр ялаа гэж бодъё л доо. Тэгмүүд адилхан гентэй хэрнээ нэг нь хоол муутай орчинд нөгөөт нь олонгууд ишимтжил сайтай хоолоор өссөн хүүхэд бол нөгөө хүүхэд нь илүү өндөр байх магадaltaй гэсэн үг. Тэгээд энийг яг судалж гэхлээр хүний ДНК дотор за би бол өндрийг хариуцах ДНК юм аа гэсэн тийм тодорхой ДНК ерөөсөө байдаггүй мэн л да. Орондоо нь юу байдаг вэ гэхлээр бүр хид хідэн төрлийн генээс хамаарат хүний өндөр хамаарч идэм байх. Тэгээд 22 оны судалгаагаар олонгууд бидний ДНК дотор өндөртэй холбоотой гэх юм уу? Ген 12 мянган өөр газар байсан гэхлээр ерөнхийдөө бол үүнийг тодорхойлоход нэлээд хэцүү. Тэгээд тийм болохоор одоогийн бидний ДНК судалгаагаар бол яг хүүхдийн өндрийг ээж аваас нь хамааруулаад тооцно гэдэг бол нэлээд жоохон адармаатай яг бүр 100% зөв гарч болж чадахгүй. За тэгэхээр ээж аав нь өндөр бол хүүхэд өндөр байна гэдэг бол 80% нь үнэн 20% нь худлаа гэж тооцож болно гэсэн үг. За дараагийн өндөртэй холбоотой хэвшмэл яриа гэх юм уу бараг хөөхтлөн сонсч байсан байх. Дунд ангид ороод ч юм уу баг ангид ороод эхлээд хөл өвдөн штэ. Тэгээд ээжтэй ч юм уу хүмүүст хэлэнгүүд өндөр болж байгаа. Өндөр болж байгаа болохоор тэгж хөлчин өвддөг ингээл нэг юм тухайн үеийн өвдөлтийг ингээл намдаачдаг байсан штэ. За тэгсэн чинь тэр өнөө үгүй юу гэсэн чинь за үнэхээр тийм өвдөлт бол байт юм байна. Тэр нь олонгууд хэвшлэн 3-аас 12 настай хүүхдүүдэд тохиолддог. За тэгээд нийт хүүхдүүдийн 10-аас 20% нь тохиолддог. Тэгэхээр зарим хүмүүс тухайн өвдөлтийг мэдрээгүй байж болно гэсэн үг. Тэгээд хэвчлэн аягүй сонин шүн эсвэл тийм орой болонгууд хөлн өвдөж эхэлдэг. Тэгээ өвдөлтийн хугацаа нь олонгууд 30 минутаас эхлээд 2 цаг орчим бол өвдөх тохиолдол байдаг. Тэгээд хэрэг тавтамжтай өвддөг юм бэ гэх юм бол 7 хоногт нэгээс 2 удаа өвдөх магадaltaй. За тэгээд тийм өвдөлтийг мэдрэнгүүт нь хүмүүс юу гэж боддог байсан бэ гэхлээр яг нөгөө нэг булчин томроод ясан томорж байгаа болохоор тэгж өвдөлт мэдэрч байгаамаа гэж боддог байсан боловч үүнийг ерөөсөө өндөртэй холбож тайлбарладаггүй. Яагаад тэгэхээр яг хүүхэд нэлийн хурдтай өсдөг үед энэ өвдөлт явагддаггүй. Уул нь яг өсвөр насны дээр хүүхд хурдан өсөд байдэн штэ. Тэр үед нь яагаад өвдөггүй хүүхд тахт нь өвдөж байгаа гэдэг хамгийн том шалтгаанаар эрдэнэт бол үүнд итгэдэггүй. Дээрээс нь олонгууд юу гэж боддог вэ гэхлээр нөгөө хүүхдүүд тухайн өдрөө нэлийн тэм хөдөлгөөнтэй гүйж хараагаад тэгээд орой болонгууд нөгөө нэг булчин жохон чангарч байгаа өвдөлт юм болов уу гэж одоогоор тайлбарладаг. Тэгэхээр яг хүүхдийн чинь хөл өвдөж байгаа бол наад чинь юуных өсөлтийг гэж хэлж болохгүй мэн. Дараагийн хүмүүсийн дунд нэлийн түгээмэл тархсан байдаг. Би ч гэсэн сая хэлсэн юм болонгууд өсвөр насны дээр хүүхэд маш хурдан өсдөг гэдэг яриа байдэн штэ. За энэ яриа болохоор өнөө худлаа юу гэвэл уул нь үнэн гэхдээ худлаа заяа. Яагаад вэ гэхлээр эрдэмтэд үүнийг тооцохдоо хүмүүс өсвөр насны дээр хүн хамгийн хурдан өсдөг гэж ярьдэн штэ. Эрдэнэт үүнийг тооцохдоо болонгууд яг өсч ихэлсэн цагаас буюу бүр төрсэн цагаас л тооцдог.
Тэгэнгүүт тэг наснаас эхлээд бүр дөнгөж төрчөөд бид чинь нэг 50 орчим сантиметр төрж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг 4 орчим жилийн дараа гэхэд аль хэдийн 100 орчим 1 метр бол хүрчдэг. Тэгэнгүүт сайн бодоод үзэх юм бол жилдээ бол 20 см орчим өсчөнгүүд яалтчгүй өсвөр насны үеийн өсөлтийг гүйцэтгэж болчихж байгаа байхгүй юу. Тэгээд өсвөр насн дээрээ ялангуяа нэг дунджаар 14-өөс 15 насн дээрээ эрэгтэй хүүхэд бол нэг 10 см орчим бол өснө. Гэхдээ хизээж одоо няра үеийг шигэ хурдан өсөхгүй гэж хэлээ. Охтодын хувьд болонгод 12 нас орчимдоо 8-9 см өсөөд яг нэг 5 6 дугаар ангийн дараа ороод ирчингөө тогтоод намайг өндөр болсон байдэн штэ. Яг тэр үед бол тэгэж хурдан өсд юм байна. Тэгэхээр энэ бол үнэн бас хадлаа алах нь. За дараагийнх нь одоо яг ген ментэй холбоотой гэхээс илүүтэйгээр одоо амар сонин зүйл эмэгтэй хүмүүс илүү өндөр эрттэй хүмүүс татдаг гэсэн яриа байгаад байдэн штэ. За энэ өнөө хотлаа юу гэсэн чинь ер нь бол хэд хэдэн судалгаагаар л үнийг үнэн гэж баталж ирсэн юм байна. За тэгээд нэг Голландын их сургуулийн 650 одоо хүнд эмэгтэй хүний дунд хийсэн судалгаагаар болонгууд дунджаар өөрөөсөө 21 орчим сантиметраар өндөр хүнийг бол сонирхдаг гэдэм билээ. Тэгээ шалтгааныг нь асуунгууд ихэвчлэн юу гэж хариулдаг вэ гэхлээр нэгт гоё харааддаг. Хоёр талангууд нэг тийм өндөр том биетэй хүний хажуудахаар илүү тийм тайван хамгаалагдсан мэдрэмж авдаг гэж хариулсан байсан. Тэгсэн хэрнээ эсэргээрээ эрэгтэй хүн болонгууд яг эмэгтэй хүний өндрийг тийм амар тоогоод байдаггүй. Яг Америкт хийсэн судалгаагаар болонгууд 13.5% нь л ерөнхийдөө бол яг дараагийн гэдэг өөрийнх нь суугч байгаа хүн нь өөрөөс нь намхан байх ёстой гэсэн шаардлагыг бол тавьсан байд юм билээ. Тэгэхээр үлзэн хэд нь бол өндөр байна уу намхан байна уу нэг амар хамаагүй байх гэдэг юм шүү дээ. Тэгээд нөгөө нэг анх ярьсан шүү дээ Голландын эмэгтэйчүүд өөрөөсөө 21 см-аар өндөр байвал зүгээр гэдэггээд тэгсэн чи эсрэгээрээ эрчүүд нь юу гэсэн гэж одоо эрчүүдийн боттогоор л эмэгтэйчүүдэд өөрөөс нь 8 см-аар өндөр залуу байхад болно гэж боддог. Тэгэхээр яг эрэгтэй хүний хүлээлт, эмэгтэй хүний хүлээлт хоёрын хооронд нэлээд том зөрүү байгааг эндгүү сонирхолтой судалгаа гаргаж өгсөн санагдсан. За дараагийнх нь амар сонин зөө юу. Өндөр хүмүүс илүү амжилттай явдаг. Одоо өндөр хүнийг хараад илүү энэ хүн амжилттай байх гэж бодох магадлал ихсдэг гэсэн яриа байгаад идэв шүү дээ. Тэгээд энэ үнэн үү худлаа юу гэсэн чинь ер нь судалгаагаар үнэн болж таарсан. Тэгээд яасан бэ гэхлээр Америк болон Их Британд хийсэн судалгаагаар болонгод өндөр хүмүүс одоо илүү өндөр боловсрал эзэмшгээс гадна илүү их мөнгө олдог гэсэн одоо хариу гарсан. Тэгээ яасан бэ гэсэн чинь зүгээр 3 см-ийн зөрөө байхад л тэдний цалингийн орлогын зөрүүнд 1.4-өөс 2.9% орлогын зөрүү гарч ирж байсан. Тэгээ яг яагаад ийм болж байгааг тэгээ яагаад өндөр хүмүүс илүү ингэж байгаа бол ойлгосон ямар нэгэн баталгаа бол байхгүй. Гэхдээ зарим нэгэн зүгээр таамаглалаар юу вэ гэхлээр өндөр хүмүүс өөртөө илүү ихтэй байх магадaltaй. Тэгээ өөртөө ихтэй байна гэдэг чинь хүмүүстэй илүү яриа өрнүүлнэ, илүү сайн нэтворкинг хийн, илүү одоо өөрийгөө илэрхийлэхдээ сайн гэдэг ч юм уу гэх мэтээр яваад ингэдэг гэж болцсохгүй. Нөгөө талаасаа болонгууд нөгөө намхан хүмүүс илүү баг цалин аваад байгаа нь хүнийг хараад өндөр намаараа ялгуурсан ялгууралтаас бас үүдэж болно гэж үзсэн. Тэгээ 3 дахь нь амар сонин зөө. Энэ баг хэрүүл өсөх байхаа да. Яасан бэ гэхлээр өндөр хүмүүс илүү ухаалаг байдаг гэсэн тийм одоо юу байд юм бэ л да. Холбоо гэх юм уу. Тэгээ яагаад вэ гэхлээр хүүхдийн өсөлтөнд шимт хичээлтэй хоол айгуу чухал гэж ярьжсэн шүү дээ. 20% тодорхойлдог гэд. Тэгээ яг тэрийгээ дагаад шимт хичээлтэй хоол идснээрээ илүү одоо тархин сайн хөгжин, илүү нөгөө хүнд хэрэгтэй амин дэмээ авснаар хүн илүү одоо суралцах боломжтой болно гэдэгтэй холбоод ийм байж болцсохгүй гэж зүгээр зарим эрдэмтэд боддог. Тэрнээс өндөр хүмүүс угаасаа ухаантай гэсэн ямар нэгэн шууд харилцаа холбоо хамаарлал байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол өндөр хүмүүс илүү амжилттай явдггүй гэхлээр тийм гэсэн хариу бол гарч ирсэн. За хамгийн сүүлчийнх нь олонгууд үеэс үед амжаад хүмүүсийн дундаж өндөр илүү өндөр болж байгаа гэсэн яриа хагаад идэв штэ. Өмнө хийм байла одооны хүүхдүүд сайхан өндөр болжээ гэсэн яриа ээж аав эмээ өнөр яриад байдаг. Тэгээ тэр өннөө худлаа юу гэхлээр улс болон тухайн одоо орчингоос хамаарат үнэн бас худлалчж байгаа. За яасан бэ гэхлээр за би яг бидний өвөг дээдс болонгууд нэг 160-аас 170 орчим дундаж өндөртэйгээр нэлээд явж агаад хэсэг аж үйлдвэрийн хувьсгалаас хойшоогоо л буюу одоо 150 жилийн өмнөөс эхлээд бидний амьдралын чанар сайжраад идэж ууж байгаа хоолны чанар сайжраад багаар бол өсөө явж исэн гэсэн судалгаа байдаг. Одоо жишээ нь гэх юм бол Голланд улсын эрчүүдийн цэрэг татхатанд
өндрийг нь хэмжээд тэгээд дунджийг гаргасан чинь 1858 онд 163 см байсан бол 97 онд 184 болсон байсан. Тэгсэн хэрнээ Израилаас 100 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн одоо ясыг судаад үзсэн чинь эрэгтэйгийнхэн дундаж өндөр 185, эмэгтэй 170 байсан. Тэгэхээр яг ингээд зөв үү буруу гэж бас хэлчихэд айгүй хэцүү. Тэгээд дээрээс нь энэхүү судалгаанууд ихэвчлэн одоо Европын барууны орнуудаар хийгдэж байгаа болохоор яг Азийн орнуудын хувьд өөр байх нь бас мэдээж өөр. Тэгээд дээрээс нь Монголын хувьд ч гэсэн нүүдэлчин байж байгаад яг хотын суурьшмал болчингууд арай өөр болсон уу гэдгээр бас судалгаа явуул сонирхолтой санагдсан. За тэгээд төгсгөлд нь хэрвээ та хүүхэдтэй бол одоо хэрвээ таны ген намхан ч гэсэн хүүхдээ өндөр алах гээ хүсэх юм бол 3 чухал зүйлийг заавал хийгээрэй. Нэгт олонгууд хүүхдүүдэд сайн дасгал хөдөлгөөн хийлэг, дээрээс нь сайн унтуул. Яагаад вэ гэхлээр хүүхдүүдийн одоо нийт өсөлтийн 75% нь унтчихт нь явагдаж байдаг. За тэгээд тэр тусмаа нөгөө гүн нойрны өмнөх хэдэн цаг нь бол яг хүүхдийн өсөлтийн гормонд хамгийн ихээр нөлөөлж яадаг гэсэн шүү. За тэгээ мэдээж нөгөө хүмүүсийн сайн банк хэлдэг кальц буюу сайхан сүүгээ сайн уугаад махаа сайн идээд уурахтай хүнс буюу өндөг махаа сайн идээд тэгээ дээрээс нь ногоон сайн идүүлээрэй.